За би ингээд энэ my life бичлэгийг гэж үзсэн байгаа. За би өглөө босоод юу хийдэг вэ гэвэл өглөө бэрэж орносоо босдог. Би өнөөдөр ажил руугаа явах гэж байгаа болохоор 7:40-ж боссон. Тэгээ мэдээж хэрэг хөшөөнэ. Хөшөөнэгээд тэгээ сүнсээ үлээж байна. Би за өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг зүйл бол би усуудаг. Заавал нэг стакан би усууж ээж ер нь тэр өдрийг эхлүүлдэг. Ер нь энэ бол миний хамгийн сайн сурсан зүйл хаа усуух. Та нар ч гэсэндээ усуугаа. За би ингээд биеийн тослог алмаар штэ. Нилийн батах гарамтай штэ. Тийм болохоор ер нь би авч бүтээгтүүнүүдийг нэлийн судалж ийж хамгийн сайнуудыг ер нь барал авдаг. Тэгээ төөнөрөөр арчичаад нарны тос төрхөн. Нарны тос төрх плейсгүй. Та нар нарны тос төрх. Энэ бол миний хамгийн дуртай нарны тос гэж би энэ үед хэлж байгаа шиг байна. Тэгээд нүрээ бодохчаал мэдээж хэрэг primer юм уу base заавал октодоо төрхээрээ. Нүүндээ шууд крем ялж болохгүй октодоо primer төрх. За би ингээд нүрээ юм гоё буцаа ингээд харуулж шиг байна. За хувцас өмсөн байна. Үсээ самжээ. Миний норооны плажийн гоё арталтай харуулж. Гадаа уулмал гоё дулаарсан ч гэсэндээ бас ич оролтоо зүүхгүй болохгүй ч та оролтоо зүүсэн байгаа. Хаврын салхийг хэн мэдвдээ? Хаврын тэнгэр таашгүй тийм болохоор оролтноосоо арай гарах болоогүй шүү манайхаа. Гэтэ би үнэхээр энэ өвлийг үнэхээр арай хийж давсан. Бүр яг л хөлтөж өвхөө шахсан байгаа би. За ингээд ажил руугаа явж гин би. Ман энэ л ажил руугаа явж гин да. Тэгээ өглөө би кофе авахгүй бол би үнэсээр идв. Би үнэхээр кофений хамааралтай болсон мөлий. Кофе л авахгүй бол ерөөсөө тэр өдөр ерөөсөө явахгүй болсон мөлий. Тэгээд ажил дээр ороод ирсэн байна. Тэгээ ажиллаа нээж би цэцгийн нийлүүрт ажилладаг. Тэгээ нэг ганц аяг кофе уучаад ажиллаа хийж эхлэе да гэж бодсон байгаа. Сайхан кофе шүү. За тэгээд би өглөөний хоолоо идэх байна. Энэ болохоор овёсны панкейк. Би ер нь дандаа энэ үед би болохоор усаа сайн ууцгаараа манайхан ажиллаж байна. Би ер нь бол аюух хоолнуудаа заавал гэрээсээ хийж авчирдаг. Би манай ажил ерөнхийдөө болоод нийтийн хотын төвдөө олимпик байдаг. Гэхдээ ер нь хотын төвдөө гэхэд нэлийн хүн багтай. Тийм болохоор би доошлоо хийх стенүүд хийгээд тэгээд дундуур нь хичээл самаа хийгээд тэгээ бэждэг сая би ашиглалтаа өгчлөө. Одоо яг 7 дугаар он болохоор ингээд мэдээж яриг аюух хэвчээшлэлтүүдээ баг бүх жил тэр хэвчээшлэлтүүд байгаа одоо. Тэгээд бодохгүй төгсөх болгоно мэдээж аюух хичээлтэй байгаа. Тэгээ манай ажил дээр хэд бол ингээд цэцэг зардаг, цэцэг зардаг. Цэцэгтэн. Бэлгэд урсгалын юмнууд аюух зардаг. Тэгээд хэд бол юм. Гэхдээ би ингээд үүдэн дээр ингээд суудаг болохоор нэг төвхтэй юм ингээд хүн болгоно надаас юм ирж асуудагтай бүр ингээд хүн болгон
Лиш орж ирж байгаа хүн болгоно надаас нь асуудаг. Тийм болохоор би жоохон эхэндээ бол зүгээр байсан. Ингээд хүн болгон асууд би бол жоохон болж байгаа гэх юм уу. Би нэлийн ууртай болж эхэлж байгаа. Би нэлийн ааштай болж байгаа. Яа, манай найзад чиний бүр ааш шийчингээ гэж хүүцээр байлаа. Уус ааштай хүмүүс бүр нэмээд ааштай болоод гээд байгаа. Тийм байна. Яах гэж. За тэгээд ийм гоё сайхан цэцгнүүд байна. Ийм сайхан цэцгнүүд байна. Хүмүүсээ би биэндээ гоё цэцэг бүлэглээч. За манай ажлын эмэгтэй айгу хөөрхөн цэвэрхэн газарт байдаг. Тэгээ би цэцгнүүдээ өхүүлэхгүй тул би мэдээж өдөр болгон цэвэрлэдэг цэцгнүүдээ. Тэгээд би нэг зайрмаг идсэн. Тэгээ бичиж хамарсан мөлий. Зайрмаг идэж байгаа бичиж хаад. Манай хүнсийн төлөөрт хажуу талын хүнсийн төлөөрт нэг юм пэйж байдаг. Тэнд хоолоо халаад ичдэг. Тэгээ ер нь дандаа би гэрээсээ л хоол авчирдаг. Тэгэхгүй дандаа гаднаас хоол авч идэх гэвэл одоо хотоод гиз болох юм шүү дээ манайхаа. Гой маймгаа багсгацгаа яав бөөндөө. Гэр оноосоо хоолоо авчирч идээрээ. Энийг уриалж ийн гэж. Бэж төр мангар идэж. За одоо дуусгая хонгороо. Одоо болно. За ингээм цаг 8 зааж би манай ажилд харсан байгаа. Тэгээд ажилласаа би одоо гарч явах гэж байна. Манай ажилд хараад гадны хорч аймгаа ярьдаг. Яг хажууд парк гэдэг болохоор айгүй хөөрхөн. Тэгээ манай найзын волейболын тэмцээн одоо болж байгаа болохоор би яг энэ үеэр найзаа дэмжих гээд очсон байгаа сургууль руу. Би одоо 4-р курс. Тэгээд би хүмүүнлэгт сурдаг. Тэгээд волейболын тэмцээн дээр найзаагаа дэмжиж аваад манай найз хүрэл авсан. Найз реклам хийдэг. За тэгээ гэрлүү ярьж байна. За энэ үеэр би сан гэртээ орж ирээд хувц тунараас солилж байгаа. Тэгээ нүрээ цэвэрлэх чинь би эхлээд oil cleanser-ээр цэвэрлэдэг. Тэгээд манайхаа double cleansing амар чухал. Oil cleanser заавал хэрэгэл охтоо. Тэгээд энэ савн надад аюу таалагдсан. Энийг манай ихч зардаг. Манай ихч илүү их хямдхан зардаг охтоо энэ тийм байна. Тэгэд энэ тонер бол үнэхээр надад амар таалагдсан. Амар гоё хисэнч шиг өтгөн тонер байсан. Тэгээд нүүнд амар хурдан шингэдэг хисэнч шиг тийм өтгөн юм өртлөө. Тэгээ миний тонерийн цуурлынх нь бол ампула би хэрэглэдэг. Энэ бас аягүй гоё таалагдсан. Дотор нь ясмины маягтай. Аягүй хурдан шингэдэг. Будалтны доор аягүй тохиромжтой санагдсан. Тэгээд энэ хүн амар одлоод идэв нэг TikTok-ын тас надад амар таалагдсан. Үнэхээр viral болохоос өөр аргагүй юм байлээ. Тэгээд мэдээж шүтээ ухаан мартахгүй ойлгомжтой. Тэгээд энэ бичлэгээр би болохоор яг хамаг скин кэр хийгээд ингээд дуусч байгаа. Одоо ингээд унтах чинь. Тэгээд ингээд баяртай